За сайн байцгаана үзэгчдээ All-is podcast-ны маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За энэхүү дугаарт маань нэгэн бизнесийн чиглэлийн манлайлагч эмэгтэй Invescore Leasing компани үйл ажиллагаа борлуулалт хариултсан захирал ганц эцэг эгч маань хүрэлцэн ирсэн байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ дээрэс нь бидний урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. За ингээд хувь хүнийхээ талаас одоо ганц эцэг гэдэг хүний талаар товчхон бас танилцуулна. За баярлалаа. Та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд All podcast-нд өрсөнд бас маш их баярлалаа. За намайг ганц эцэг гэдэг Монгол Улсын их сургуулийн бизнесийн сургуулийг банкны менежмент чиглэлээр суралцж төгссөн. За тэгээд сургуулаа төгсөөд худалдаа үйлчлийн банкнд ажиллаж агаад сая 2022 оны 3 сараас эхлээд Invescore Leasing-д борлуулалт харилцан захирлаар ажиллаж байгаа. Ерөнхийдөө iLeasing юм дээр борлуулалт харилцан захирлаар одоо ингээд 22 оны 3 сараас эхлээд ажиллаж байна. Invescore iLeasing компаниг бас ингээд илүү чухалчлаад үзэхэд 2016 бол 2018 оны шилдэг банк бус компаниар бас шалгарч тодорч гарч ирсэн байгаа. Тэгээд ингээд үйл ажиллагаа яг ямар үйл ажиллагаанууд явуулдаг вэ? Дотроо бас олон салдаг байх. Тэр донд Invescore Leasing компани цэгийн манаас юугаараа давуу тал онцлогтой вэ? За Invescore санхүүгийн групп маань 2016 оноос хойш яг санхүүгийн зах зээл дээр олон талт үйл ажиллагаа явуулж байгаа. За тэгээд дотроо Invescore Property, Capital, дээрээс нь AI Lab гэх технологийн компани, Японд төлөөлөгчийн газар, тэгээд хамгийн том зах зээл дээр байр суурьлж байгаа буюу одоо Монгол Улсын зах зээлд хамгийн том 5 банк бусын нэг. Invescore банк бус маань өөрөө Улаанбаатар хот, Эрдэнэт хот, Киргиз улсад ингээд салбартайгаар Монгол Улсын иргэдтэй санхүүгийн үйлчлэгээ үзүүлэхээр групп компани маань үйл ажиллагаа явуулж байгаа. За үүнээс Invescore Leasing маань өөрөө ямар ялгаатай вэ гэхлээр гадаадд амьдарч байгаа монголчуудаа эх орондоо орон сууц худалдаа авахт нь зориулж лизингийн үйлчлэгийг одоо TDB Leasing-тэй хамтарч үзүүлж байгаа. Ерөнхийдөө ингээд 2017 онд манай лизинг маань Invescore Leasing маань үүсгэн байгуулагдсан. За тэгээд 2021 оноос эхлээд гадаад суугаа монголчуудаа лизингийн үйлчлэгээ үзүүлээд яг одоогоор ингээд Австралиас, Японоос лизингийн маань аваад олгодоод эхэлчихсэн. Үйл ажиллагаа маань явж байна. Invescore-ийн хувьд гэх юм бол яг одоо 16 оноос хойш зах зээлдээ танигдаад эхэлсэн. IPO хийсэн нээлттэй санхүүгийн компани. Тэгээ санхүүгийн болгочгоороо итгэлцэлтэй суурилж авдаг. Тэгэхээр ингээд Invescore Leasing маань өөрөө групптэй харьцуулдаг болохоор ингээд манай үйл ажиллагаа би даасан үйл ажиллагаа явуулж байгаа. Лизингийн компани байгаа. Одоо мэдээж ард иргэд гэх юм уу те бидний одоо байнгын шаардлага лизинг одоо үйл хөдлөх худалдан авалт гэх мэтлэн хэрэгцээндээ таарсан үйлчлэгийг хаана зөв сонгох вэ гэдэг тал дээр маш их фокуслж иргэд харилцагчид маань шийдвэрээ гаргадаг. Тэгэхээр сүүлийн үед одоо Invescore Leasing компани одоо нэг хурдан гэдэг системийн талаар бас энэ бол мэдээж одоо нэг банкнд очиж байгаа зээл авах гэж байгаа хүмүүсийн маш олон алхмыг ингээд товчилж байгаа үе шатлал гэж ойлгоод байгаа. Тэгээд бид нар болохоор нэг яг өөрсдөө хэрэгцээндээ таарсан одоо шаардлагыг авахын тулд ямар системийг ингээд давж тэг шатлаа явж байгаа тал дээр бас дэлгэрэнгүй танилцуулж өгөөч. За тийм. Яг гадаад сууж байгаа монголчууд маань болохоор зайнаас 100% онлайнаар хүсэлтээ илгээж байгаа. Монголдо байраа сонгоод, эсвэл манайхаа санал болж байгаа орсоосуудаа сонгоод хурц системээр дамжуулаад бүх хүсэлт зайнаас 100% ирж байгаа. Тэгэхээр одоо нэг хурд дан систем чинь банк ус дээрс нэвтэрсэн, банкуд дээр нэвтэрчихсэн. Тэгэхээр нэг олон талын процессыг төрөвчлчихсэн. Хүндээ харьцагчтай илүү амар үйлчлэг байгаа. Тэгэхээр лизинг дээр ч гэсэн хурц систем нь өөрөө орсноороо тэр хүний тухайн хүний мэдээллүүд одоо нэг олон газараас авах шаардлагатай лавлагаанууд ч юм уу тий энэ бүгд нэг дор ирж байгаа болохоор юм одоо Монголоос ирд маань хааж байсан санхүүгийн үйлчлэгийг авах бүрэн боломжтой болчихсон. Тэгэхээр лизинг дээр ч юм уу адил бүгд онлайнаар дээрэс нь заавал ингээд гадаад байгаа гэхээр Монгол ямар нэг үйлчлэг авах боломжгүй эсвэл зээл авах боломжгүй ийм санхүү бол одоо байхгүй. Тэгэхээр дэлхийн хааж байсан хамаагүй Монголоос иргэн одоо өөрийнхөө хэрэгцээнд, хувийнхаа хэрэгцээнд оросоо заах боломж нь одоо ингээд бүр нээлттэй болчихсон байгаа. Яг энэ дээр нэг хөшөөрөг олж байгаа зүйл бас ялцчихгүй хурдан систем бол яхахгүй байх хэрэгтэй зүйл.
Бид нар бол одоо нэг үйлчлэгээ авах гэж нөгөө нэг Улаанбаатар хотод бол чиглэлээс чиглэлөө дээрэс нь олон улсад амьдарч байгаа хүмүүс болохоор бүр одоо хаанаас аль улс орноос хэдэн километр хэдэн хэр хол зайнаас хандалтыг бас ингээд төрөвжилж өгж байгаа. Тэгэхээр энэ дээр бас нөгөө аюулгүй системийн тал дээр бас онцлог давуу талууд нь юу байд юм бол яг аюулгүй систем гэхэлэр хальсгчийн мэдээлэл бол мэдээж нууцтай. Энэ бол ихэхэд бол нэг халтшгүй мэдээлэл. Дээрээс нь эндээс нэг олон биеунд ажиллаж байгаа хяналтууд, програмууд дээр хальсгчийн мэдээлэл нууцлал тал дээр бол одоо нэг ихэтгэлцэлтэй. Тэгэхээр энэ дээр бол санаа зовлт гэж болно. Тэгээд одоо нэг хүмүүс чинь нэг хүсэлт явуулгаад л нэг газар очино. Дахиад нэг авахад нэг газраас материал бүрдүүлнэ. Ийм хүч хэрэглүүд аюух байдаг шүү дээ. Тэгэхээр энэ дээр энэ системийг орж ирснээр дээрээс нь бүх хүний мэдээлэл нэг дор ирж байна. Өөрийнхөө мэдээллийг 100% онлайнаар явуулах чинь орлогынхаа мэдээллийг явуулна, хувийн мэдээллийг явуулна, дээрээс нөгөө холбогдох хаалгануудыг явуулна. Гэхдээ энэ бүх зохицуулалтыг нэг дор явж байгаа болохоор нөгөө харьцагч талд маань илүү амар. Тэр хүний нөгөө цаг завыг хэмнэж байгаа. Тэгээ гадаад байгаа монголчууд маань ерөөдөө хинт хандах уу? Хаанаас барих уу гэдэг тэр жоохон нөгөө мэдээлэл тутмаг байд юм шиг санагдаад. Тэгэхээр эсвэл нөгөө нэг энд байдаг хүмүүстэй итгээд найдаад явцдаг. Тэндээ нэг итгэл алдарсан ч юм уу тохиолдолд ерөөдөө одоо нөгөө ловер тийм найдвартай хаана хандах уу? Одоо орон сууц авахар бол яаж авах уу? Иймэрхүү асуудлууд бол яг хэдийн чандад байгаа монголчууд маань их тулгардаг юм шиг байсан. Тэгээ яг энэ асуудлыг цогцоор шийдгүүднээс айлс үйлчилгээ маань зах зээл дээр гарсан байгаа. Тэгэхээр одоо хаанаас ч гэсэн болно. Гэтэ нөгөө Монгол Улсын Эцсийн сайдын хамт улсуудаас лизингийн хавсалтыг авахар бол байраа сонгоод жишээлбэл лизингийн менээс сквал бол бусад агентуудаас сквал Монгол байгаа хүмүүс маань өөрсдөө нөгөө аав ээж ах дүүгэр ч юм уу байраа үзүүлээд сонгоч юм бол манайх руу хандах бол 100% чөлөөт байгаа. Тэгэхээр одоо 2016 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд дэлхийн танхимд бас маш олон улс орнуудад өөрсдийнхөө үйл ажиллагааг таниулж явж байгаа. Хэр хүмүүсийг хамрагдж гин одоогор тоон үзүүлэлтийн хувьд ч юм уу тий. Мэдээж өдөр болгон бол өөр борлуулалт хийгдэж явдаг байх. Гэхдээ ерөнхий масс нь хамаарахад дэлхийн хэр олон улс орны тий одоогор ингээд нэг Филиппин ч юм уу тий эсвэл нэг Хятад, Орос гэх мэтлэн хэр их улс орныг хамарч чадчихээн үйл ажиллагааны явцын хувьд явцын хувьд гэх юм бол бид нар ингээд 21 оноос хойш яг лизингийн хөгжлийг гаргаад эхэлчихсэн. Одоо Австралиас, Японоос нэг лизингээ аваад энд Оростой болсон хүмүүс байгаа. Тэгэд яг ингээд харах юм бол монголчуудын нөгөө нийтлэг явдаг сквал бол монголчуудын оцсон тоогоороо их улсууд юм уу? Солонгос, Япон, Австрали гэх мэт энэ улсуудаас бол хандлт маш их байдаг. Тэгээ ингээд манайх ингээд хандж байгаа улс гэх юм бол өдөрт багадаа л ингээд 20 хүртэл сквал нөгөө юу ихтэй өдрөө, өсөлт ихтэй өдрөө ч юм уу 20-с дээш ч юм уу манай чат ботоор эсвэл нөгөө Facebook пэйжээр гаргацаар хүмүүс ингээд лавлах нь асуух нь ерөөдөө сүүлийн үед бол аягүй ихсэж байгаа. Бид хэд бас нөгөө гадаад амьдарч байгаа монголчуудын группүүдээр бас нөгөө мэдээллүүдээ явуулсан. Тэгээд тэнд байдаг хүмүүс маань ерөөдөө мэдээлэл бага. Тэгээд яг нөгөө яаж авах уу гэдэг дээрээ суугаа олохгүй гэх юм уу нөгөө хаанаас авах уу гэдэг дээрээ жоохон эргэлзээд байдаг юм шиг санагдсан. Тэгээд бид нар сая 2 сараас эхлээд ерөөдөө нэг сошиал маркетинг дээр илүү анхаарал гадаад байгаа монголчуудаа илүү мэдээлэл хүчлээс ажиллаж байгаа. Нэг бичиг баримт нь буруу болоод ирчгээд тэгээд тэр тухайн зээлэг авч чадахгүй алснаа бол тэр үйл хөдлөлгийг ч юм уу тэр хэрэгцээтэй зүйлсийг авч чаддгүй. Тийм. Энэ тал дээр ирээдүйн зорилго илүү том хүрээнд ч юм уу хэрэг биелэлтэй бас явагддсан бол яг судалгаанаас үзэхэд гэх юм бол яг гадаадд ажиллаж байгаа сквал 2021 оны байдлаа шүү дээ. 190 мянган орчим монголчууд гадаад улсад ажиллаж амьдарч байгаа. Чин ажиллахаар явсан, сурахаар явсан тухайн болгоны зорилгоор. Гэхдээ ерөнхийний нийтлэг зорилго байна. Одоо яг бас л яг судалгааны үр дүн гэх юм бол нийт ингээ гадагшаа явж байгаа иргэдийн 80% нь Оросоос болох, сквал амьдарч байгаа орчноо Оросоосаа сайжруулах, нөхцлөө сайжруулах гэсэн зорилготой явдаг гэсэн албан судалгаа юм байлээ. Тэгэхээр яг энэ 180 мянган иргэн энэний цаана хахиад
нөгөө албан ёсны бус амьдарч байгаа зүүн өчнөө олон иргэд байгаа. Тэгээ энэ хүмүүсийн яг энэ зорилготой хүрэхэд нь туслах үүднээс бид нар бол хамтарч ажиллаж байгаа. Дээрээс нөгөө бичиг баримт бүрдүүлэлт одоо ингээл та тийм юм бүрдүүлээрэ гэдэг энэ тал дээр бол бас уу ятан. Заавал нөгөө хүндээ тоочны тийм юм бүрдүүлээ. Ийм шаардлага хангана гэсэн тийм ерөнхий шаардлага тавьж байгаа. Тэгээ яг тухайн хүнийхээ нөхцөл байдалд тухайн хүнийхээ амьдарч байгаа улсдаа эсвэл нөгөө Монгол руу ирж байгаа урсгал хэр байна. Тэр болгоныг хараад манайхаас нөхцөл шаардлага тавьж байгаа. Тэгээд яг гадаад байгаа монголчууд маань ерөөхдөө нэг нийтлэг гэх юм уу? Тэндээ ажиллаж байхдаа нөгөө мөнгө хурааж агаад Монголд ирэнгүүтээ шууд бэлэн мөнгөөр байраагаад эхэлдэг. Яг энэ процессыг бид нар өөрсөнд нь илүү зорилготой байлгаар хөнгөвчлөх үүднээсээ хамтарч ажиллая гэдэг байдалтай байгаа. Зөвхөн гадаад байгаа монголчууд гэхгүй одоо энэ чинь тэнд байгаа хүмүүс байраа сонгоно, байр санал болгоно. Эсвэл нөгөө заавал өөрийн нүдээр харж үзчихээж одоо итгэх үнэмшилт нэмэгдэнэ. Тэгэхээр энэ тал дээр бас олон талд хамтын ажиллагаа явж байгаа. Манай UNESCO лизинг байна. За дээрэс нь хүн хальцагч маань өөрөө тэгээд тэр хүнд байр санал болгож байгаа тийм. Аяганду барилгын компаниуд ингээд олон талын хамтын ажиллагаа явж байгаа болохоор илүү ихтгэлцэлтэй байна гэж бодож байгаа. Тэгээд банкн дээр ч гэсэн одоо цаасаар баримт бүрдүүлэлтийг одоо ингээд финтек зах зээл рүү шилжсэн. Аль болох хүмүүс зайнаас байх сонирхолтой болчихсон. Тэгэхээр энэ бүх нөхцөл байдлаа үзээд угаасаа гадаад байгаа монголчууд маань дээр ирэх боломжгүй. Тийм болохоор бүх процессыг 100% онлайнаар гэдэг зарчимтай. Өндөр мөн хурдан систем давхар явж байгаа. Монголиа ч гэсэн адилхан. Тэнд байгаа монголчууд нь бүгд Монголиас алгаах боломжтой. Тэгэхээр яг нөгөө өөрөөс ингээд бүр их цаг хугацаа шаардахгүй бүр ингээд нөгөө олон төрлийн бичиг баримтыг нас цааш нь гэхгүйгээр илүү хэлбэраар энэ лизинг маань үйлчилж явж байгаа болохоор аль олонч талууд маань илүү борлуулалтын шин суваг болж ирж байгаа. Банкны систем банк бусаар байгуулгын одоо хоорондын юм ялгаа нь эргээд харилцагчдад одоо мэдээж банк бусын хувьд бол хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж одоо өөрөөр гэсэн үйл ажиллагаа явуулдаг. Дан ганц банк ч юм уу тэгээ нэр хүндтэй компаниуд бас одоо худалдаа хөгжлийн банк, хаан банк, голомт банк гэх мэтлэн одоо Улаанбаатар хотод нэлээд өндөр түвшний юм үйл ажиллагаа явуулж байгаа системээр илүү олон хүмүүсийг хамарж байгаа бас ингээ хоёр том байгууллагууд байгаад байна. Гэхдээ нэршлэн мэдээж өөр. Хүмүүс болохоор яг ингээд аль аль найдвартай компаниуд байгаад байгаа мөртлөө яг ялгаагийн тэр болгон сайн хардгуу. Тэгээ дээрэс нь өөрт магадгүй нэг өөрт тохиолж байгаа тэр мэдрэмжэн дээрээс хуурилж магадгүй ялгаа шийдвэрээ гаргах хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгээд тэгэхээр таны үзэл бодол юу вэ? Банк бусын ялгаа гэх юм бол нэгдүгээр тал мэдээж зах зээл өөр. Хоёрдугаар банк маань өөрөө яг зорилттой хэрэглэгч гэж бас өөр байгаа. Банк бусын яг зорилттой харилцагч гэж бас өөр байгаа. Тэгэхээр банк бус дээр жишээлх юм бол банк бус дээр бодъё л да. Яг одоо ингээд бүгд финтек, скол нөө цахим руу шилжиж байгаа. Скорын тооцоололт нь гэсэн өөрөө орчсон. Тэгээд хурдан систем гэх юм бол нэг хүн дээр нөө цаг хэмнэх цагийг бол маш бага. Хурдан гэдэг одоо яг хурдтай үйлчлэгээ үзүүлж байгаараа илүү давуу талтай. Юуны хувьд гэх юм бол лизингийн хувьд гэх юм бол бас яг адилхан зорилттой зах зээл өөр. Яг гадаад байгаа иргэд гэдгээрээ. Банк бусын хувьд нөгөө харилцагчдын маань хувьд гэх юм уу? Нөгөө чирэгдэл багтай. Одоо нөгөө хүмүүс чинь хүний мэдрэмж бол нэг тийм өндөр байхаа болчихсон. Аль болох өөр чирэгдэл багтай. Өөрийнх нь цаг завыг хэмнэсэн илүү нөгөө үр дүнтэй ашигтай гэдэг тал руугаа одоо хандах нь их болсон гэх юм уу? Тэгэхээр яг банк бусын хувьд гэх юм бол нэгдүгээр зах зээл өөр юм, хоёрдугаар харилцагч өөр юм, гуравдугаар яг үйлчлэгээ талаасаа бүтээтгүүнээрээ тэр нөгөө хүндээ хэр хурдтай, хэр найдвартай, хэдийн хугацаанд хөрвүүлж чинь тэр хүнийг аль болох нөгөө яг гүүгээр чирэгдэлгүйгээр гэх юм уу? Үйлчлэгээ үзүүлж байгаараа илүү даваа талтай юм шиг санагддаг надад. Лизинг маань бол харин энэ хоёроос бүр арай өөр бүтээтгүү хийж байгаа. Арай өөр сонголт авах. Ямар үнцгийг бас хараад энэ үйл ажиллагаанууд дээр явж байгаа бэ? Илүүд хэлж байгаа одоо бидний харж байгаагаар бол тий. Ерөөдөө бидний харсан үнцэг гэх юм бол түрүү нөгөө хэлсэнчлэн гадаад байгаа монголчуудын маань тоо маш өндөр байгаа. Тэр хүмүүсийн нэгдүгээр зорилгыг биелүүлэхэд нь бид нар бол гүүр баймаар байна. Дээрээс нь ингээд Монгол руу ирж байгаа нэгдүгээр валют урсгал нэмэгч जैन хоёрдугаар ингээд гадаад байгаа монголчуудын маань эх орондоо
нүүд буцаж ирэх зорилгот нь бас нэг хөшүүрэг болох юм болоо тий. Яг одоо ингээд Монголын зах зээл дээр санхүүгийн зах зээл дээр гэх юм бол лизинг үйлчилгээ маш олон төрөл байгаа. Монголд амьдарч байгаа бол ямар ч төрлийн бүтээгдэхүүнийг лизингээр авах боломжтой. Машин байна, орон сууц байна. Дээрээс нь одоо нэг өргөн хэрэглээний цахилгаан бараа ч юм уу тэр бүтээгдэхүүн төрөл лизинг үйлчилгээнд орчихсон. Яг Инескор лизингийн хувьд гэх юм бол яг одоогоор л зөвхөн Оросцын дээр төлөвлөж байгаа. Тэгээ TDB лизингтэй хамтарч ажиллаж байгаа. Яг энэ тал дээр бол манайх давуу талтай. Дээрээс нь гадаад амьдарч байгаа монголчууд маань одоо зөвхөн Оросцоор хязгаарлагдахгүй. Цаашдаа хат машин авч болж байна. Одоо үйл хөдлөх хөрөмж юм уу, офис үйлчилгээ, тоног төхөөрөмж, иймэрхүү одоо боломжууд нь бүр илүү нэмэгдэнэ. Тэгээд одоо хүмүүс ингэдэж штэ. Машин авах, орон сууц авах өдөр болвол нээлттэй. Гэтээ Монголд амьдарч байгаа. Энэ хүмүүс маань хаанаас ч тэр банкнаас, банк бусаас эсвэл болвол зөв нэг бусад санхүүгийн байгууллагаас ч юм уу бүх төрлийн лизингийг өөрийнхөө сонголтоор, өөрийнхөө хүссэн хэмжээнд санхүүгийнхаа юунд баригдахгүйгээр авч болж байгаа. Гадаад байгаа монголчуудын маань хувьд бол тэр үнээр хязгаарлагдана л. За яг нөгөө авах байр маань байгаад идэг, сквал машин маань байгаад идэг. Гэтэл яаж авах уу гэдэг гарц байхгүй. Тэгэхээр яг энэ дээр бидний харсан зүг бол тэнд байгаа монголчууд маань их орондоо үйл хөдлөх хөрөнгө авах сонирхол үнэхээр их байна. Ирээд авах сквал явцсан дундаа авах. Яг энэ үнцгийг хараад энэ хүмүүстэй илүү их нэг өргөн боломжийг нэмэгдүүлэх үднээс одоо манай Оросны зээл түрээсийн үйлчлэлийн үйлчилгээ маань гарсан. Тэгэхээр тэнд байгаа монголчууд маань ерөөхдөө нэг энд бас хэн хандах уу гэдэг дээр айгүй толгой хувцас асуудал байд юм шиг санагдаж бид нарт. Яг ингээл нэг хүндээ найдаад явдаг. Тэр яг нэг тохирсон бүтээгдэхүүнс бол тохирсон нөхцөл олддгоо. Зөвхөн нэг одоо толгоон дээр суурлах гэдгээсээ илүү тусдаа яг өөрөөсөө юм юу үйл ажиллагааг ингээ авч явдаг гэж ойлгоод байгаа. Санхүүгийн байгууллагын хувьд тэр дундаа одоо финтек гэдэг юугаараа давуу талтай болчихж байгаа вэ? Мэдээж одоо 21-р зуунд амьдарч байгаа хүмүүс илүү төхөн болж байгаа. Магадгүй энэчнээс энэ ойлголтоос эхлээд цаашаа бидний бас илүү том боломжууд ирээдүйн зорилгууд төлөвлөгдөж явах байх. Тийм. Тэгэхээр мэдээж санхүүгийн мэргэжилтний хувьд бас энэ салбарт олон жил ажилласны хувьд энэ талаас өөрөө өнцгөөс бид нарт бас санал бодлоо олцоож байгаа. Тийм. Финтек гэхэлэр яг хүмүүс одоо зах зээл дээр юм тий. Технологи суурилсан санхүүгийн үйлчилгээг ерөөхдөө авах хүсэл сонирхол илүү их болчихсон. Сая хөл хорионы үед ч гэсэн нэлээд ажиллагдсан. Зайнаас өөртөө хэрэгтэй санхүүгийн бүтээгдэхүүнийг аль болох нөгөө чирэгдэл баггүй багтаагаар авч чадчихээн. Тэгэхээр ерөөхдөө нөгөө финтек зах зээл маань одоо ч Монголын санхүүгийн зах зээл дээр айгүй өргөн болчихсон. Анхлын дэс эхэлсэн. Тэгэл одоо ингээд нөгөө яг финтектэй суурилсан аппликейшнууд зөндөө гарчихсан. Дээрээс нь нөгөө банк усуд маань ч гэсэн бүгд энэ чиглэл рүү орсон. Инескорын хувьд гэх юм бол одоо pocket байгаа. Манай айгүй сайн мэдэх байх. Тэгэхээр нөгөө ашиглалт нь айгүй өрөөрөндтэй. Тэгээ манайх хувьд лизингийн хувьд яг адилхан финтектэй суурилж байгаа. Зайнаас санхүүгийн үйлчилгээг цогцоор нь авах. Яг одоо ингээд зах зээлээ эсвэл санхүүгийн зах зээлээ бодох юм бол иргэдтэй хамгийн төвгүй чирэгдэл багтай үйлчлэг бол яхааргүй юм болсон. Ингээд ерөөхдөө нэг мэдээлэл авч байгаа юм эсвэл банкн дээр зээл авч байгаа ч юм уу тиймэрхүү харилцагчны хувьд гэх юм бол нэг финтек ашиглахгүй марга байдгүй. Яагаад гэвэл нэг интернет эсвэл нэг сошиал орчин дээрээс нь технологийн зах зээл маань өөрөө амар өргөнгөрөнд төрчихсөн. Энийгээ дагаад санхүүгийн зах зээлсэн эсвэл нэг аль ингээд хосолсон байдал маань илүү давуу талыг бий болгодог болсон. Тэгээд зөвхөн нэг талаа барихгүй аль нэг талтаа санхүү технологи эсвэл үйл хөдлөх технологи тийм ингээд хосолсон үйлчлэгээнүүд маань хүндээ илүү өргөн хүрээнд очиж байгаа болохоор аль нэг одоо юу гэх вэ? Өргөн тий уяатан. Тий уяатан. Тэгээд дээрэс нь үнэхээр цаг завыг хэмндэг цаг хугацааг. Та манай аппликейшнийг ашиглаж үзсэн үү? Тэгээд дээрэс нь болохоор ер нь PropTech компани тал дээр таны үзэл бодол, үзэл санаа юу байдаг вэ? Яг юунд бол Олиг бол ашиглаж үзсэн. Айгүй ойлгомжтой. Бүх мэдээлэл нэг доор. Тэгээд дээрэс нь нөгөө жишээлх юм бол нэг байран дээр аваад үзээ л та тийм. Би зайнаас нэг байр үзлээ гэхэд гадна орчин нь ямар юм, байршлал нь ямар юм, одоо 360 зураг байна уу?
За тэгээд тэр мэдээлэлээс 100% би өөртөө хэрэгтэй мэдээлэл авч чадж гин үгүй юу? Энэ талыг бол бүгдийг хардаг. Тэгэхээр яг аудитор бол үнэхээр зохицоор байсан. Энэ дэр бол үнэхээр сэтгэл хангалуун. Property компаниуд гэх юм бол одоо зөвхөн уцаараа яриад очиж үзүүлээл ийм үйл ажиллагаа ирэхэд болоо жахан тасарч байгаа гэх юм уу? Эсвэл бол шинжлэгдэж байгаа технологи руу илүү суйрлаад бидний хувьд нөгөө property компаниудтайгаа илүү өргөөрэн эсвэл нөгөө нэгт ажилтдаг болохоор тамлаж ажиллахад бол таатай байдаг. Юуны технологи талдаас нөгөө property компани гэх юм бол бидний гэх юм хэрэглэгч талдаа илүү амар сэтгэл ханамжийн өндөр байлгаж чаддгаараа илүү даваа талтай юм шиг санагдсан. Тэр хүний авах мэдээллүүд өсөж байгаа зүйл одоо би энэ компаниас юу хүсэж байгааг эдэн бүгд нэг доороо. Үнэхээр ямар ч асуудалгүй байт юм лээ. Амьдралтаа ингээд тоосон сонирхолтой дурсамжаас гэрэл. Би ч болохоор яг их сургуулаа төгсөөд шууд санхүүгийн байгууллага худалдаа банкнд ажилд орсон. Тэгээд сүүлийн 8 жил яг дагнаад энэ чиглэлээр ажиллаж байгаа. Яг уу баа ухаас гэх юм бол манай бас дандаа боловсролын салбарт ажиллах хүмүүс байдаг байхгүй юу? Гэрийнхэн гэх юм бол тэгээд яг уу заа зөвлөдөг байсан юм гэх юм бол нэг хоёр талын аягүй сайн цагтдаг байсан. Хүн шантарч болно. Гэтэ тэрийгэ даваад гарах зоригтой байх хэрэгтэй. Тэр бол яг үнэхээр шалгуур. Чи шантарч байна гэдэг чинь бол шалгуур. Тэрийг давчих юм бол ард нь чиний хүрэж байгаа зорилго үр дүн байгаа. Тэгэхээр шантарлаа гэж тэрийг дуусгаж болохгүй гэдгийг яг нэг шууд биш ч гэсэн аягүй явцын дундуур ойлгуулдаг байсан. Тэгэхээр яг ингээд шинэ ажилд орох юм уу эсвэл бол шинэ зүйлийг турших аливаа шинэ зүйлийг эхлүүлэхэд мэдээ шандрах зүйл гарна. Тэр болгоом бол угаасаа боломж сорилт байдаг. Миний хувьд ч гэсэн яг адилхан тийм байсан. Нөгөөх нь гэх юм бол мандаа гэрийнхэн бас хэлдэг байсан юм аа. Санаж байгаа бодож байгаа эсвэл хэрэгжүүлээ гэж бодож байгаа бол тэмдэглэл. Ямар нэгэн тэмдэглэгээ буулгацсан байхад бол чи тэр заавал хүрнэ гэдэг. Тэг одоо ингээд сүүлийнхаас харах юм бол гэх юм уу? Бичээ тэмдэглэсэн байсан зүйл яалтчгүй бэлдсэн байдаг. Ялтчгүй л тэр зорилготой хүрсэн байдаг. Тэгэхдээ ингээд төлөвлөлөө, зорилоо гэхэд цаасан дээр буулгаж явах бол ямар нэгэн гад төвтөдөө тэмдэглээд үлдгээд тэр бол ингээд харах миний зорилго. Тэгээ тэмдэглээд үлдсэн зүйл бол дараа нь ингээд ирээд харахад бэлттэй. Бэлсэн байдаг. Тэгэхээр амьдралд гэх юм уу ажлын одоо нийт ингээд ажиллаж байхдаа ч юм уу мэдээж маш олон сорилтууд, маш олон даваанууд гарна. Тэгэхээр яг нийт энэ ажилласан хугацааны хэв би бол нэг тийм амар хугацааны туршлага бол биш. Гэтэ бага хугацаа биш. Тэгэхээр хүнд бол нөгөө байх ёстой нэг хідэн юу гэх юм уу үзэл баримт үзэл бодол тэгээ дээрэс нь зан чанар хариуцлага одоо мөрөөдлийн гэр орон эсвэл одоо ямар мэдрэмж ямар зүйлс таныг гэр орон тэ халуун дулаан мэдрэмж чи өгдөг вэ энэ талаарх үзэл санаа бас гоё хуваалцаж. Би нөгөө ингээд банкнд ажиллаж байхад бас яг сүүлийн 6 жил зээл дээр ажиллаж байсан байхгүй юу? Нийт хэрэглээний зээл, бизнесийн зээл ч юм уу. Тэгэхэд хамгийн гоё зээл бол Орос улсын зээл гэдэг байсан. Орос улс худалдаа авах эсвэл нөгөө үйл хөдлөх хөрөнгө худалдаж авах. Энд чинь нөгөө буцаад нөгөө хүнд маань маш гоё тийм тий. Одоо тий маш гоё. Тэр хүмүүс чинь өөрийн гэсэн орон байр худалдаж авч ийн. Тэгэд одоо нөгөө Тэхнээсээ яг тийм нөгөө гоё мэдрэмж өгдөг. Цаад хүн дээр ч айгүй өндөр сэтгэл хангалуун. За бид нар нөгөө хэдий зээлийн шийдээд яаж байгаа ч гэсэн бас айгүй сэтгэл хангалуун байдаг. Орон сууцны зээлээр. Тэгээд дээрэс нь яг энэ бүтээгдэхүүн надад хамгийн таалагддаг байж байгаа. Би Инскор лизинг дээр борлуулалт харьцан цэглэлээр ирэхэд бас яг адилхан. Гадаад байгаа монголчуудаа орон сууцны зээл тэр хүмүүс маань бас энд байгаа гэрийнхэндээ ч юм уу те. Орон сууцны бэлдэж өгч байна. Тэгээд энэ хоёрлыг надад аюул сэтгэл хангалуун, сэтгэл аюул өндөр байлгадаг. Гэр орон гэдгийн хувьд гэх юм бол бид идчихсэн бидний баах байхад ч гэсэн ерөөхдөө нэг хүмүүсийн хэлдэг зүйл байдаг шүү дээ. Гэр бүл аав ээж хаана байна? Тэр бол гэр. Тэгэхээр бид нэр гэр бүлээ аав ээжээ, үр хүүхдээ амьдрах орчны сэтгэл ханамжийн зэдрийг аюулгүй байх гэж үздэг тий. Тэгэхээр тэр зохиц ингээд аюулгүй амьдрах орчноор хангах тэгээд гэр хүмүүстэй аз жаргалтай эрүүл нэг байх гэр юм маань бол угаасаа гэр орон бид нар бөөндөө хамтдаа одоо
сэтгэл хангалуун халуун ам бүлээрээ байгаа газар бол тэр бол гэр орон. Гэхдээ гэр орон маань бидний тэр төсөөллийг бидний тэр хүсэж байгаа зүйлийг өгч чадхаар скол нэг бүх боломжтой зүйл байх хэрэгтэй болов. Бид нар ч одоо нөгөө нэг кастинг бараа ч юм уу тийм манай эцэг их ч юм уу бидний дэшигээ зөндөө олон цаг хугацааны үйлчлэг туулаад явж байдаг. Одоогийн байгаа байдал тий танаас салбарын хувьд одоо хөрөнгө оруулсан маш том амжилт байгаа. Тэгэхээр энэ хоёрын харьцуулалтыг бас ингээд эргээд дурсахад танд ямар санагдж байгаа вэ? Асуудлыг нэлээд сонсч ирсэн. Тэгэхээр аль талдаа барилгын компанидаач дээр гадаад байгаа монголчууд маань ч дээр одоо энэ төгссөн байраа хүссэн газраасаа өөрийнхөө хэрэгцээнд тулгуурлаад худалдан авах боломж нь бүр илүү нээлттэй болж байгаа. Энэ гэсэн цаашдагчсан бүр илүү өргөжнө. Энэ дээр чинь зөвхөн орон сууцаар хязгаарлахгүй. Тэгээ зөвхөн гадаад байгаа монголчууд маань энд байгаа заавал нэг хүн хилжүүлдээгээл, итгэмжжүүлдээгээл тийм процесс байхгүй болж байгаа болохоор цаашдаа бол илүү өргөн хүрээнд илүү олон хүн их орондоо үйл хөдлөх хөрөнгө худалдаж авах байх. Энэ дээр бол бид нэр 100% итгэлтэй байгаа. За All-is podcast-ны маань энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээ бидний урилгыг хүлээж аваад дээрэс нь бас Монголын том зах зээлийг бидэнд мэдээлэл өгөх гэж ирсэн. Дээрэс нь хувь хүнийхээ хувьд маш гоё чиглэлүүдийг яриануудыг өрнүүлсэн ганц цэцэг захиралтай баярлалаа. Тэгээд цаашдын ажилд нь амжилт хүсье. За урьсан баярлалаа. Яг бидний хувьд гэх юм бол энэ бол аюу том урилга байлаа. Ерөнхийдөө бол манай ураа дэлхийн монголчуудаа дэрэгдээсэн дэмжээ. Тэгээд энэ ярилцлагыг ирж авсандаас баяртай. За баярлалаа. Баярлалаа.